Та бүхний амрыг ирье. Сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Би үзэл бодлоос хуваалцах зорилгоор богино хэмжээний видеонуудыг хийдэг. Тэгээ өнөөдөр надад зав олдсон завтай байгаа учраас яриагаа цааш нь өргөжлүүлэх юм гэж шийдлээ. Өмнөх видеонд болохоор би олон ургуулж үзлийн талаар ярьсан. Тэгээд олон ургуулж үзэлтэн буюу одоо олон тоон дээр плуралист нь болохоор пролетар буюу орсоор большевик хүн болохоор юу хүсдэм бэ гэхээр одоо жишээ нь тэр дөрвөн арьсны өнгө байдаг шүү дээ. Одоо жишээ нь нэг шар царайтай Аз, нэг цагаан царайтай Европ, нэг хар царайтай Нигер, тэгээд ховорхондоо нэг улаан царайтай Индиан. Энэ дөрвийг одоо жишээ нь гарнаас нь хөтлөлцөөлөл тэгээд энхийн цагаан тагтааг одоо жишээ нь дагаал коммунизм тийм плуралитарч нийгмийг одоо байгуулна гэсэн тийм хүрээтэй байсан. Тэгээд одоо энэ нь болохоор одоо чинь мультикультурализм буюу олон тийм ургалж үзэл одоо олон соёлч үзэл гэх юм уу тиймэрхүү юм болоод нэрийн жоохон өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл хүн болгон адилхан хүн болгон одоо жишээ нь тэгш эрхтэй тий нэг тиймэрхүү нийгмийг зогслооно гэсэн мэгтэй. Энэ болохоор одоо чинь тэр бурхангүй коммунизм тий атеист коммунизмын үед одоо боломжтой байсан баг. Тэгээд коммунизм болохоор бүгдийг нь л одоо жишээ нь тэр бурхан одоо жишээ нь соёл өөрийн гэсэн уламжлалаас нь гэж авч хаяал бүгдийг нь одоо жишээ нь адилхан боловсрол олгоод коммунизм доол тий. Тэгээд ерөнхийдөө боломжтой байсан. Гэтэл чин ардчлал олон ургуулж үзэл гэхээр чинь нэг л болж бүтэхгүй байгаа юм. Яг тэгвэл ардчлал болохоор хувь хүний эрх чөлөөг хүндэлдэг. Хувь хүн одоо жишээ нь юу хүснэ хийн түүний дурд гэдэг юм уу те одоо жишээ нь хувь хүн болохоор шашин шүтэх ис шүтэх эрхтэй гэдэг юм те. Тэгэхээр хүн ийм шашин сурталт автаад одоо жишээ нь хүн ямар нэгэн бурханд мөргөөд ирэхээр юу болд юм гэхээр тэр хүн олон ургуулж үзлээ авч хайдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн Аллах Тэнгэр намайг одоо жишээ нь аварнаа авч гэдэг юм уу. Зөвхөн Есүс Христ намайг хайрладаг ч гэдэг юм уу тий. Тэгээд хормос Тэнгэр хормостаас өөр эзэн байхгүй ч гэдэг юм тий. Эсвэл одоо чинь зөвхөн буддаал хамгийн нэг үлсэнгүй буддаал таныг одоо жишээ нь аварнаач гэдэг юм тиймэрхүү. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь энэ ихэнх шашнуудад долоон ургуулж үзэл байдаггүй гэсэн үг. Олон ургуулж үзэлтэй одоо чинь бурханлаг хүн хийм бэ гэхээр одоо чинь паган буюу одоо жишээ нэг бөөмөргөлтөн өөрөөр хэлбэл нэг тийм олон бурхныг одоо чинь одоо биширдэг хүн өөрөөр хэлбэл усын уул ёсын даг гэсэн одоо жишээ нь Азад очихоор тэр буддад нь мөргөөл Европт очихоор нь тэр христ нь мөргөөл тэр газар усны эзэн нь бага юм бидтэй гэж явж байдаг хүн. Тэрийг бол олон ургуулж үзэлтэн гэж хэлж болно. Тэгээд энэ бөөмөргөлт нэг юм байдаг шүү дээ. Одоо жишээ нь энэ олон хүн ингэ шүтээд ингэ бишрээд байгаа юм чинь тэр сүлдэнд бас нэг юм учир байж таарна. Тэр Аллах Тэнгэр гэдэг нь оршдогч байж магадгүй ч гэдэг юм. Тиймэрхүү. Бид ч та бүхэн нэг жишээ үзүүлээ л да. Одоо жишээ нь олон ургуулж үзлээг бурхны шашинд хэрхэн нухчин дард юм бэ гэж. Энэ болохоор одоо жишээ нь монголчууд гэсэн тиймэрхүү одоо жишээ нь одоо нэг тийм герман тийм зэтгүүл байна тий. Тэгээд энд болохоор одоо чинь бэгз бурхныг дурссан гэж байгаа. Миний хувьд болохоор энэ одоо чинь нэг л тийм дайчин баатар бурхан байна. Тэгээд энэ бурхан болохоор дайсныг дарж байна. Мэдээж энэ дайсны биеийг дарсан байна. Тэгээд дайсныхаа хүртэл морийг хүртэл дарсан байна. Монгол хүний хувьд одоо чинь ингэж морь зорин дээр гიშгээд одоо чинь ингэж хөөрхи юм морийг одоо ингэ дарамтлаадах нь болохоор нэг л муухай санагдчих шүү дээ тийм үү. Нэг л ёсонд нийцэхгүй юм шиг. Гэтэл бидэнд энэ одоо жишээ нь бурхны шашны одоо жишээ нь энэ дүр тий бидэнд юуг одоо жишээ нь хэлж байна гэхээр чинь одоо мэдээж энэ баатар дайчин догшин сахиус байна. Энэ догшин сахиус болохоор та нарт юу гэж хэлж байна гэхээр чинь та нар дайснаа дарах гэж байгаа бол мэдээж биеийн дарах хэрэгтэй. Бас морийн дарах хэрэгтэй гэж байгаа. Яагаад заавал морийн дарах хэрэгтэй юм бэ гэхээр тэр дайсан чинь хиймэртэй. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн итгэл бишрэл шашин шүтлэгтэй гэсэн. Тэр хүний итгэл бишрэл шашин шүтлгийг дарахгүй бол таныг ялалт бүрэн ялалт байж чадахгүй маа гэсэн утгаар одоо жишээ нь хиймэр сүлдийг бас одоо дардаг байна. За тийм.
Тэгэхээр чинь одоо жишээ нь энэ зүйл ч одоо монголчуудын одоо жишээ нь энэ гадаадад мэдэгддэг одоо жишээ нь яригддаг тийм монголчууд хизээч одоо гадны шашныг ингэж даран устгаж сөнөөж байгаагүй. Монголчууд юу нэг шашинд нилээд одоо жишээ нь юу ч гэдэг юм дий одоо соёлтой ханддаг нилээд одоо жишээ нь бусдын соёлыг хүндэтгдэг ч гэдэг юм. Тиймэрхүү юмнаас одоо жоохон эсрэг байгаа юм. Өөрөөр хэлбэл дайснаа дарах байгаа бол бас шашныг нь бас дарах ёстой юм шүү гэсэн утгаар. Тэ? За тэгээд энэ улуун ургуулж үзэл чинь ингээд яриад байвал яриад ах шинжтэй юм. За тий. Тэгээд одоо олон ургуулж үзэлтэй хүн буюу одоо тэр бөөм өргөлтэй хүний талаар ярил л да. Мэдээж Монголын бөөм өргөл нь болохоор одоо жишээ нь энэ бурхны шашинтай жоохон харшилдаг. Тэгээд одоо жишээ нь бие нэгэ жоохон шүүмжилсээр ирсэн. Гэхдээ хоорондоо одоо жишээ нь нэлээд одоо жишээ нь төстэй зүйл одоо жишээ нь хоорондоо одоо жишээ нь эвдэлэн нэгдсэн зүйлс байдаг. Жишээ нь одоо жишээ нь энэ ирэх бай тий 108 одоо жишээ нь хорголтой ирэх. Энийг бөөрөнх юмнуудыг нь хоргол гэж нэрлэдэг байгаа юм. Тэгээд энэ онцгой өнгөтэйг нь бөөр. Тэгээд энэ хэсгийг нь болохоор толгой гэдэг байна. Хоргол гэдэг үг бол бас их чухал. Яагаад гэвэл хор гэдэг нь болохоор төвдөр Монгол гэсэн үг. Тэгээд хор гол Монгол гэдэг үг ерөнхийдөө төстэй шүү дээ. За тийм. Тэгээд энэ 99 тэнгэр гэж байгаа. Тэгээ 99 тэнгэр дээр 9 хүслийг нийлээд 108 болж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бол энэ 99 тэнгэрийг нэг зүйлд одоо жишээ нь ингэж багтаагаад ингээд авч явна гэдэг бол одоо жишээ нь бөөм өргөлж бас таарч байгаа юм аа. За тий. Тэгээд би ингээд одоо өөрийнхөө соёлын талаар ярих дуртай, ингээд соёлоо сурталчлах ёстой. Тэгээд соёл гэдэг үг маань одоо өөрөө олдсон гэсэн утгатай гэж би хувьдаа ойлгодог. Соёл тийм. Яагаад соёл гэдэг нь өөрөө гэж би ойлгод юм бэ гэхээр энэ соёмтой холбоотой л да. Соёл омбоо гэхээр өөрөө соёл омб болсон буюу өөрөө тодорсон гэсэн утгаар одоо жишээ нь ярьдаг л да. Тэгээд яг гоо энэ гадаадынхны бичснээр болохоор энэ нь болохоор санскрит сваямбху одоо санскритээр сваямбху гэдэг үгнээс гарсан гэж байна. Тэгээд их хачирхалтай нь юу гэхээр энэ Европод одоо болон энэ Оросууд энэ Индо-Европын хэл буюу энтхэг Европын хэл санскрит хэлтэй ингээд холбоотой байдаг. Тэгээд Оросууд тэр сваямбху гэдгийн свая гэдгийг бас хэлэндээ хэрэгэлдэг байна. Өөрөө гэсэн үг шүү дээ. Свая. За тийм өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна да. Анхаарал тавьсанд баярлалаа. Цагаан сардаа сайхан шинэлэр